Монголын хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын хүний нөөцийн менежерүүдийн 6 дахь удаагийн чуулга уулзалт Global HR Forum 2015 За хамгийн сүүлийн хэлтгэл миний өөрөө хэлтгэл байгаа. За хэдэн аваргуудынхаа тухай ярина да. За энэ бол зөвхөн дэлхийн хэмжээний аваргууд шүү. За Монголд бол 60 мянган хүн тутмын нэг нь дэлхийн аварга байгаа. 60 мянган хүн тутмын нэг нь дэлхийн аварга. Гэхдээ энэ тоог бас хэлж явах явцад 7 хоногийн өмнө бас дахиад хэдэн аваргууд төрчих шиг боллоо. Тэгэхээр 60 биш одоо 59900 хэдэн хүн тутмын нэг нь аварга болох гэдэг шүү дээ. За энэ дээр бол ямар нэгэн олон улсын хэмжээний тийм жижиг аваргуудыг бол оруулаагүй байгаа. Дандаа дэлхийн хэмжээнд одоо амжилт гаргасан аваргуудын мэдээлэл энд харагдаж байна. За олимпийн, спортын, буудлын, хөл бөмбөгийн, сагсан бөмбөгийн, кикбоксинг, жудо бүхийн, чөлөөт бүхийн, гямлаг эзэгнэгч гэдэг ингээд манай дэлхийн аваргууд байна. За дараагийн слайдн дээр урлаг болон оюун ухааны салбарт дандаа бас дэлхийн аваргууд шүү. Энэ бас тийм нэг жижиг тэмцээний аваргууд ердөө биш. За энэ дээр тэр Холливуудын жүжигчин, сонирхчдын сомогийн 3 удаагийн аварга манай Дамжап байна. За Пласа Домингогийн уралдааны одоо Гран При одоо сүүлд нөгөө BBC-гийн бас аваргыг бас авчлаа. За тэгээд шатраар бол одоо манайхаа бол бүх юм авсан дөө бараг. Эмэгтэй, эрэгтэй, сонирхогч, сурагчийн 10 жилийн 8 дугаар ангийн юу байдгийг те бүгдийн л өөр нь авсан байгаа. За цээж бодолт одоо сүүлд оюуны спортоор бол манайх одоо удахгүй хятадын одоо супер оюуны спортын тамирчинтай одоо халз тулаан хийх гээд одоо нэг 7 хоногийн дараа манай оюун ухааны академийн залуучууд удахгүй явах гэж байна. За тэр одоо манай покерын олон улсын хамгийн том покерын аварга олчихсан тэр буян жаргал гэж зүгээр сонирхогч залуу очиод покерын аварга олчиж байгаа. Тэгэл нэг $200 мянган бол покер тоглоод авчдаг манай залуучууд. За тэгээд дэлхийн яруу найргийн аварга байна, язгуур урлагийн дэлхийн аваргууд нь байна. Тэр сэтэлт бүжгэлдэг тэр болт гэж залуу яж байгаа. За тэр залуу болохоор өндөр зэрэглэлийн балет мистер болохын тулд бол нэг 8 жил орчим хичээлдэг. За манай тэр болд болохоор яг үхээр нэг 2 жил хичээллээ л одоо хамгийн өндөр зэрэглэлийн яг балет мистер цолыг ингээд авчиж байгаа байхгүй юу. За алтан үеийг бол та нар сайн таньна. За манай Домог одоо түрүү жил дэлхийн язгуур урлагийн Гран При авчихсан бол энэ жил хөсөгтөн Азийн одоо талант наадмаас тусгай байр авах жишээтэй. За энэ бол одоо технологи болон дизайны чиглэлийн одоо дэлхийн хэмжээнд ажиллаж байгаа манай залуучууд харагдаж байна. За манай энэ ган болд арай хоёр бол дэлхийн дизайны авраг штэ одоо Adobe-с шалгаруулдаг цомын авраг. Обамагийн одоо имижийг бол одоо манай Монголын дизайнер одоо шийдэж өгч штэ. Обамагийн дүр төрх ер нь ямар хуу аах уу те гэдгийг монгол хүн бодоол ингээл дизайныг хийгээл сууж яхна штэ. За ингээд энэ KSG Японы KSG гэж том PC board-ны үйлдвэрт ажилладаг Алтан бэлэг гэж тэр компани одоо дэд хэрэглэгчээр ажилладаг. Энэ бол LeakZ гэж одоо сервер компьютер зохион бүтээсэн байгаа. Одоо өөрийнх нь зохион бүтээсэн компьютер үйлдвэрлэлд ороод $35 мянган зарагдаад эхэлж байгаа жишээтэй. За тэгээд Apple, Stanford, Microsoft, Google за одоо тэр манай Google-ийн залуу маань Монголд одоо Moment гэдэг одоо сая шинэ төсөл хэрэгжүүлээд дэлхийн хэмжээний тийм ээ 8 видеог одоо 8 секундээр ингэж богиносгодог ийм аппликейшн зохиогоод олон улсын зах зээл дээр гаргах гэдэг ажиллаж байна. Маш амжилттай одоо явж байгаа төслийг удирдах байна. За тэгээд одоо энэ постероо бэлдэж явах явцад бэлдэж дуусаагүй байх дахиад аваргууд ингэж нэмэгдчих юм аа ингэж. Тэгээд доор нь дахиад нэг 5 аварга ингэж нэмэдаа гэд нэмсэн байгаа. За Чайковскийн одоо энэ бол одоо юуны дуурин одоо дэлхийн олимп гэж нэрлэгддэг. Түүний одоо Гран Приг авсан одоо дуйлант одоо аварга маань энд байж байна. За тэгээ саяхан нэг сарын өмнө энэ Жижүүцүүгийн гэдэг энэ тулааны одоо урлагаар одоо манай 3 аварга ингээд очиод ингээд аваргыг авчих юм. За тэгээд энэ манга гэдэг энэ комик нэг ном байдгийг одоо тийм зургийн төрөл. Тэгээд яг хуу
манайх очоод нэг 40 хэдэн орны хамгийн том Гран Прид нь очоод ингээд юуг нь авчиж байгаа Гран При. Тэгээд яг Японы нөгөө манга судлаач тэгж яаг гинэ. Энэ Монгол залуучуудын хийсэн юм нь яг тийм манга гэхэд бол арай л биш юм аа. Арай л нэг тийм комик гэхэд арай биш. Нэг л тийм нэг өөр нэг сүнслэг тийм зүйл байна. Гэхдээ яа гарахгүй л одоо юу юм аа. Шилдэг юм аа гэж хэлсэн байна. Тэгээ яалтчгүй манайх одоо манганы энэ зургийн урлагаар сүүлийн одоо нэг 4-5 жил зурж байгаа гэхэд бол ингээл 20-30 жил манга хөгжүүлсэн газруудад очиод аврагыг авчиж байгаа. За энэ Уранго гэдэг нэг охин одоо түрүү жилийн Италид очиод загварын одоо гол их нутагт очиод тийм ээ. Олон улсын газар дундын тэнгисийн шилдэгийг тодруулах юм шоунд очиод тэгэл ийм нэг нүүдэлчдийн одоо дээл байглаасаа сэтүүлсэн юм дизайн хийгээл тэгэл төрүүлчих Гран При. Тэгэл нөгөө Италийн загварынхан бодож ийн ингээд та нарын хувцад ингээд нэг л тийм нэг өөр юм байна. Гэтэ одоо юу гэж хэлхийн аргагүй те. Гэтэ яалтчгүй танах ингээд төрүүлчлээ гэж хэлсэн гэж байгаа. Тэгээд за энэ бол хамгийн сүүлд нөгөө BBC төрүүлдэг тийм ээ. Дэд байр авсан. Ингээд манай дуурийн дууч маань үеж чинь. Тэгээд дуурийн урлаг дээр бол тэгж гинэ. Ер нь одоо энэ дуур дээр бол монголчуудыг ер нь бол дийлэхээр юм шиг байна гэж судлаачид нь тэгж хоорондоо ярьж байгаа юм л да. Одоо нэг 90-ад оны үед та нар санаж байгаа нөгөө ингээд Сомогийнхан эхлээл нөгөө явхад тийм ээ. Бидэрт нэг ихтгэл байгаагүй шүү дээ. Тэр хүмүүс ч гэсэн 400-500 ийм одоо килограмм жинтэй юм гинлээ. Хөөрхийн нэг хэдэн жоохон хүүхдүүд явсан гинлээ гэж ингээд ярьдаг байсан тийм. Тэгэл анхны нөгөө мехний ихтлгүүргээл Озоки цол аваад эхлэхэд гээ яах вэ хөөрхийн ганц нэгэн хүн хөөрхи ясаа эмгчүүлчгээгүй нэг Озоки авсан гинлээ гэл ингээд ихтгэл үнэмшил маань баагаар ингээд нэмэгдээл тийм ээ. За тэгэл араасаа бол одоо бол тэгээд ер нь Монголыг бол дийлэхгүй байна гэж ер нь ярьж байна гэсэн. Тэгээ яг түүний араас бол одоо ингээд урлаг тэр дундаа сонгодог урлагийн энэ салбарт бол манайхыг бол дийлэхгүй байна гэж ярьж байна гэж байна л да. Тэгээ ингээд аврагуудынхаа тухай сонсоход ярихад тийм ээ 40 мянган хүн дутмын одоо нэг нь бол дэлхийн авраг байна шүү дээ монголчууд дотроос. За тэгээ ингээд бүгдээрээ бодцгоё. Яг хөө ингээд монголчуудыг янз бүрээр ярьдаг л да. Одоо төвчгүй байгаа, залхуу байгаа, юу ч гэдгийг тий. Ер нь юу ч хийж болно л доо ер нь тэгээд хүмүүс янз бүрээр л ярих баг. Гэхдээ тэр нэг Италийн шүүгчдийн яриад байгаа, Японы манга шүүгчдийн яриад байгаа тий. Энэ нэг тийм нэг юм байна тийм үү? Та нарт нэг л тийм нэг юм байна. Тийм учраас та нар яалтчгүй Гран При авчлаа гэж хэлж байгаа. За тэгэхээр монголчууд бол яах вэ гэхээр ерөөг ингээд бид нар ярьдаг штэ. Их залхуу байна ер нь монголчууд их залхуу юм байна те. Манай анги компанийн гэж штэ. Үнэн залхуу ингээд юу ч хийхгүй гэл. Гэтэл залхуу гэдэг үг чи өөрөө бол цаанаа юуг илэрхийлж залхууг зөв хөгжүүлж чадвал ер нь дэлхийн бүх том нээлтүүдийг бүх инновацийг дандаа залхуу хүмүүс хийсэн байдаг байхгүй юу? Тий. За ер нь яагаад заавал одоо хувцсыг гараараа угааж ер нь яах юм бэ те? Машин угаалгын машинаар л угаач л та. Гээл ингээл угаалгын машин зохиоч нь те. Ер нь ингээл цамцны энэ захыг ингээл салдаг хийгээл зөвхөн захын л угаач л та гээл. Салдаг зах бүтээгээл ингээд инновац чинь. Тэгэхээр залхуу хүн бол яадаг байх нь те? Одоо нөгөө татцлын хуулийг нээсэн манай Ньютон бол яах вэ гэхээр ингээл модны дор унтчихсэн байгаа шүү дээ. Нэг тийм судалгаа хийгээл тэгэл яагаагүй зүгээр ингээ унтчихсэн чинь ингээл дээрээс нь алим унтсан байгаа байхгүй юу. Тэгэл ботсон байгаа. Энэ алим юу яагаад унсан юм бол гээл. Тэгэхээр за энэ бол яг уу таталцтай хууль байж болох юм байна гээл. Тэгэл одоо дэлхийд дээр хамгийн нээлт хийсэн хүмүүс бол дандаа залхуугаараа дуудагдчихсэн те. Эйнштейн гэхэд л одоо 0.1 одоо ямар ч ирээдүйгүй те. Тэгэл Стив Джобсгийн сургуулиудаас хөөгдөөл тэгэл ямар ч найдлаггүй те. Алибабагийн нөгөө үнслэгч одоо тэр хятадын залуу гэхэд те Харвардаас одоо CV-н 30 удаа ботсон гэж байгаа байхгүй ямар ч сурах найдваргүй энэ хүн гээл те. Тэгэхээр яг үхээр залхуу гэдэг бол нөгөө талаасаа бол юм креатив юм сэтгэлгээг шууд илэрхийлж идэг. Нөгөө талаас нь харах юм бэл. Тэгэхээр бид нар залхууг л зөв хөшүүргээр зөв хөгжих нөхцөлийн л ер нь бүрдүүлж өгөх хэрэгтэй юм тийм үү. Одоо суумад ягаад авраг болоод байгаа гэхээр
тэнд авраг болох тэр нөхцөлийн л гол нь бүх тоглоомын дүрм нь тодорхой, тэмцлийн шудраг дүрм тэнд үйлчилж байгаа учраас түүнийг дийлэл гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг үхээр Монгол ч гэсэн зөндөө одоо аврагууд байж л байгаа. Гэхдээ тэд нар яг үхээр одоо нэг захирлын нэг дарамтанд ч юм уу тэгэл нэг одоо юу ч гэдгийг те сонирхолгүй ч юм уу эсвэл тэр креатив хүн илүү их юм бүтээх хүсэлтэй байхад нэг жижигхэн даалгавар өгдөг юу ч байж олно л да тэр авраг болохгүй байгаа шалтгаан. За монголчлог гэж ярьдаг штэ. Юмыг монголчилдаг те. Тэгээд сая бол би танарт нэг монголчилсан жишээ хэлье л да. Одоо Японы одоо машины үйлдвэрт ажилладаг нэг манай монгол залуу машины энэ жиргэвч эрзэнийг үхрийн ширээр хийсэн байгаа. Үхрийн ширээр туршиж үтсэн байгаа юм л да. Тэгсэн чинь үхрийн шир нь бол нөгөө өөрөө органик учраас норхоор нөө тэлэлт бий болдог. Тэгээд эрзэнийг отох юм бол 2 дахин удаан эдлгээтэй юм байна гэсэн урьдчилсан ийм дүгнэлт гараад тэгээд ер нь цаашдаа үүнийг үйлдвэрлэлийн шатанд хийж болох нь үгүй юу гэдэг дараагийн шатны судалгаанд ингээ орчихсон. Тэгээ манай нөхөр бол яах вэ гэхээр монголчилсан байгаа байхгүй юу? Ер нь яагаад үхрийн шир байж болохгүй гэж тийм ээ. Тэгэхээр энэ бол яг монголчлох сэтгэлгээ гэдэг нь бол яг өөрөө бид нар нэг талаас харуул энэ муухай. Ингээл юмыг монголчлоо тий. Тэгэл би чадна гээл бүх юмыг чаддаг болохгүй л тий. Гэтэл яг үүндээ нөгөө талаасаа бол эн чинь нөгөө бидний л яриад байгаа нөгөө инновацаа л хэлээд байгаа байхгүй юу? Инновац. Юмыг сайжруулах, өөрчлөн сайжруулах яг уу. Тэр юмыг ямар нэгэн тийм бодит зүйл болгох. За тэгэхээр бүтээлч хүмүүс. Монголчууд бүтээлч хүмүүс. Бүтээлч юм байна ер нь. Хятадууд бол яг үхээр угаасаа л хөдөлмөрч. Өглөө сэрэл орон онт хүрлээ будагаал тарина. Өөр сонголт угаасаа байхгүй. Тэр бүхэн учраас өөр амьдрах тэднэрт тийм сонголт байхгүй. Америк хүн яг үхээр зүгээр л одоо мөнгө Америкэн дрим хаус байшин одоо машины төлөөл амьдралаа зориулдаг тийм ээ. За Японд бол яг уу Bushido зарчим толгуурлсан одоо юу маш детальд бүх зүйлийг те наривчилж ингэж бүх юмыг л үе одоо ингээл юмыг улам төвөгтэй болгож байгаа юм шиг. Тэгээд зүгээр сая Японы нэг залуу бизнесмен тэгж байгаа юм л да. Бидний одоо тэр зарчим толгуурлсан одоо тэр нягт тэр юу маань одоо Японы хөгжил авлам одоо удаашруулж байна. Ягаад тэгэхээр Японы одоо бүх том корпорациуд дандаа одоо 80 наснаас дээшээ тийм өвөөнөр одоо бүр өвөөч биш одоо өндөр өвөөнөр одоо удирдах байна л да. Тэгээ манай өндөр өвөөнөр маань яг үхээр нөгөө л нэг одоо Японы нөгөө соёлын хувьсгалын үед л одоо анх соёл одоо Японы тэр хөгжлийн үед баримталжсэн тэр зарчмаараа ингээл юмд ингээл судлаад нэг юмыг ингээл 4-5 жилээр ингээл бодоол те. Тэгсэн чинь нөгөө хажууд нь бол нөгөө яг үхээр нөгөө нэг Стив Джобс, нөгөө нэг одоо Жак Ма те, нөгөө нэг Алибаба тэд нар бол ингээл аль хэдийн ингээл хурдтай жоохон хүүхдүүд гарч ирэл ингээл хажууган сүв гээл. Тэгээ Японы залуучуудад тэр нь их төвөгтэй байна гинэ. Ер нь тэр. Тэгэхээр монгол хүн бол яг үхээр монгол хүн бол зүгээр креатив. Дөрмөнд угаасаа баригддгүү. Дайн хийнэ яг уу. Нөгөөдөл нь ингээл бөөн цайз майз барайл урдаас дайрах байх гэж бодсон чи араас нь дайраал. Тэгэл ялчин те. Тэгэл өөр яг уу. Юмыг бол яг дөрмгүүгээр ингэж тоглоомгүй ингэж өөрчил шинтгэх тийм сэтгэлгээ монгол хүнд байдаг байхгүй. Тэгэхээр энэ нэг талаасаа бол муухай л да. Яг дөрөм журманд баригддгүү энэ төр гээл зам хөндлөн шууд гардаг мардаг гээл те. Нийгэмшигт бол энэ төвөгтэй юм шиг боловч нөгөө талаас нь үүнийг бас давуу тал болгож бас ашиглаж болно. Энэ креатив сэтгэлгээг нь тэгтээ нөгөө нэг инновац болохт нь нөгөө нэг бүтээгдэхүүн болох тийм боломжийг олгож их юм бол энэ бол креатив сэтгэлгээ. Тэгээд миний бодлоор бол монгол хүний ер нь одоо гол давуу тал бол ер нь креатив Монголиа. Бүтээлч Монгол. Тэгээд монгол хүн яах вэ гэхээр одоо саяхан тэр одоо Ариуна гэдэг бүсгүй Америкт гутал хийж байгаа нөгөө дизайн ингээд төрийг ингээд доошлцдаг тэр гутал хийсэн бүсгүй бол яаж юм нэхэр гутал хийхэд бол заавал гутлын үйлдвэр байгуулах одоо ямар шаардлагагүй болцсон. Тэ? Apple-ийн гар утас бол яг суман дээр одоо 90% нь хятад үйлдвэрлэж байгаа шүү дээ. Apple бол яг нөгөө технологи юугаар эзэмшиж байгаа тийм үү? Брендингээ эзэмшиж байгаа. Тэгэхээр монголчууд бол нэг одоо нэг үйлдвэр хөгжүүлнэ гээл нэг жижиг дунд үйлдвэрч гэдэг юм уу бүгд таавчиг маавчиг хийгээл те тэр бол нэг сонирхолтой биш юм аа. Яг уу гэхдээ энэ бол оролдлого л да. Оролдлого нэг дэвшил. Гэхдээ цаашдаа бид нар тэншээ нэг актер ингээл төвлөрөөл бүгд үйлдвэрлэгч болохгүй тэр бол биш ээ. Бид нар 2-3 сая болох нь учраас яг үхээр жишээлбэл нөгөө нэг
хайтын пивны үйлдвэрлэл 2 сая ажилчинтай шүү дээ тийм үү. Тийм масс үйлдвэрлэл Монголд нэх одоо шаардлага байхгүй. Яг стратеги нөгөө нэг гангийн үйлдвэр ч юм уу тэр юм хийх нь зөв баг. А бусад юмыг бол бидний дэвшүүлж байгаа санаа болохоор яах вэ гэхээр монголчууд зүгээр тэр ноу хау, технологи, брендинг, дизайн тэр юмыг л хий. Тэ? Дизайн. Өнөөдөр монголчууд бол дизайнер ч гэсэн одоо ноёлж штэ. Зүгээр жоохон хүүхдүүд очиод дизайнер одоо манай ариуна сүрээ очиод тэр бензин шоуг нь очиод ингээл хийчихэж штэ. Тэр эрхийг аваад жоохон хүүхд очиод ингээ хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа нөгөө дизайнерууд ирээл Монголд ирээл манай хээг үзэл гайхдаг байхгүй, ангаадаг байхгүй дэлхийн дизайнерууд. Тэгэл нөгөө нэг сүүл нөгөө Dolce Gabbana энэ чинь манай хэмээг хүртэл одоо хувцсандаа ашигласан л явж л байлээ л дээ. Тэгэхээр өөрсдөө монголчууд тийм хийсвэр сэтгэлгээний креатив юм сэтгэлгээ асар өндөр тэр сүг зураг мургийг ингээл харахад угаасаа ойлгомжтой. Тэгэхээр манайд одоо маш их креатив хүмүүс байна. Гэхдээ эдгээр маань бол одоохондоо яг баялаг болж хараахан яаж байгаа лээ? Тий, чадахгүй байгаа шүү дээ. Энэ хүмүүс маань бол өдөөдөл гутарчихсан тийм ээ. Арх уугаал. Миний энэ авьяас бол хүнд ч хэрэггүй юм байна, тийм ээ. Гэрийнхаа мухарт хинч тоохгүй ингээл явж байгаа. За үүн дээрээс би хүний нөөцийн менежерүүд энэ сэдв юу нь ямар хамаатай юм бэ гэд зарим нь бодож яж магадгүй. Тэгэхээр үүн дээр би нэг л юмыг холбох гээд байгаа юм л да. Компанид бол креатив хүмүүс өртөө тогтдгүй байхгүй юу? Тогтдгүй. Яагаад гэвэл энэ хүмүүс ийм шинж тэмдэгтэй байдаг байхгүй юу? Нэг газар удаан тогтдгүй, цагт баригдах дургүй, өөрийгөө өртөө илэрхийлдэггүй, ойлгомжгүй, ааш муутай, хүний доор ажиллах дургүй хүмүүс байдаг байхгүй юу? Креатив хүмүүс ийм байдаг. Гэтэл креатив хүмүүс компанид хэрэгтэй юу? Хэрэгтэй. Ямар үед хэрэгтэй вэ? Дизайн хийхэд, зохиол бичүүлэхэд, агуулга хөгжүүлэхэд, санаа үйлдвэрлэхэд, бие даасан судалгаа хийлгэхэд жишээлбэл нэг компанид ажиллах өгүүлээ гээл тэгдэг тийм үү? За нэг агуулга бичүүлээ, гоё санаа гаргуулъя гээл тэгдэг. Креатив хүмүүс бидэнд маш их хэрэг болдог. Гэхдээ ийм хүмүүсийг та нар ажилд авах боломжгүй. Ажилд авах бол. Ийм хүмүүс угаас ажил хийдэггүй байхгүй юу? Ягаад гэхээр эдгээр чинь бүтээмж нь асар өндөр. 100 компанид зэрэг 100 рекламны зохиол бичих тийм тэгжээж эдгээр аз жаргалтай амьдардаг. Одоо түүний нэг жишээ нь тэр артал сууж байна. За бүгд арагшаа хардаа. За арагшаа хараарай. Хэн байж болох вэ? Арагшаа сайн хардаа. За хэн байж болох вэ? Тэр ард байгаа хүмүүсээс өнөөдөр чинь танилцсан байгаа үстэй хоорондоо. Тэнд нэг креатив хүн байгаа л байна. За тэр хүнд ямар ч салуу ташээ. За хэн байж болох вэ? Дэш бүрэн захирал. Хэрвээ дэш бүрэн захирлыг нэг компани өмчлөөл тийм ээ өөрийнхөө компанийг хөгжүүлэхэд ингээд чи манай л компани л одоо бүх юмыг л үнэхээр супер болго. Гээл ингээд өмчлөөл өндөр цалин амлаал тийм ингээд байгаадах юм бол яах вэ? Тэгээд байвал яах вэ? Чи битгий наад одоо ноу хау мэдлэгээ бусад компанид битгий хэл өрсөлдөгч одоо бусад битгий хэлгээд байвал яах вэ? Тэгэхээр энэ дээрээс хүнийг шеэрлэх гэдэг ийм ойлголт гарч ирж байгаа байхгүй юу? Хүнийг шеэрлэх. Одоо хүний тэр креатив чадварыг яах вэ? Хоорондоо шеэрлцгээ гэж байгаа байхгүй юу? Шеэрлцгээ. Тэгэхээр нэг лого бүтээдэг одоо жишээлбэл дизайнерын компани ажиллуулахад бол яах вэ гэхээр хаяа нэг юм хийлгэчээ тэр дизайнерын бүх уран чадварыг ашиглаж чадахгүй байгаа байхгүй юу? Гэтэл авиаслыг дизайнер яадаг вэ гэхээр нэг өдөрт нэг лого хийдэг байхгүй юу? Тэгэхээр нэг лого чинь 1 сая төгрөг байдаг байхгүй юу? Тэгэхээр 30 компани 30 брендинг Монголын одоо цайны бичмчнүүдийн дизайн гэж хөөрхөн амт юм байдаг штэ. Тэрний дизайн дээр тэр дизайнер ажиллаа сууж явах хэвээр. Тэгэх юм бол яг уу сарын бүтээн хэдэн төгрөг болох гээд байна? 30 сая болох гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр дэвшмөрийн захирлыг заавал нэг компани өмчлөх биш. Дундаа шөөрлөөд компаниуд л хөгжөөд явж байвал эн чинь нөгөө Монгол улсад хэрэгтэй болж тараад байгаа юм. Тэгэхээр ийм хүмүүстэй ажиллах нэг юм платформ буюу вебд суурилсан юм платформ бид нар санал болгож байна л да. За энэ бүтээлч монголчуудтайгаа бид нар хамтрах хэрэгтэй байгааз. Тэгэхгүй тэрийг нөгөө нэг ааш муутай ааш нь олохгүй болохоор чи ивэл бүтэхгүй те гээл ингээд энэ хүмүүсийг улам гадуурхах биш. Энэ хүмүүстэйгээ яаж хамтрах вэ? За тэгэхээр бол бидний санал болгож байгаа. Эхлээд Creative Mongolia.com гэдэг хамар орчин. Угсаа нээсэн байгаа.
За тэнгууд энэ талд болохоор яах вэ гэхээр нөгөө нэг креатив хүмүүсийн профайлууд үүсчихсэн байж байгаа. Танилцуулгууд одоо дизайнерууд, одоо нөгөө нэг зөвлөгөө өгдөг экспертүүд, чиглэлийн одоо юу ч байдгийг бүр яг офстер ч н очиж яг хүртэл зааж өгнө гэж штэ бүр. Тий. За тэгэл одоо юу байдгийг нөгөө зохиолчид янз бүрийн компанид ажлын санаа гаргадаг одоо артист хүмүүс маш олон байна одоо. Зөндөө одоо артист төслөө санаачилчихсан алт шиг одоо ингээд цаашаа хөгжүүлж болохоор дааш тэр хүн чинь зөвхөн уран бүтээлч хүн шүү дээ. Тэр хүнд бол түүний төслийг хөгжүүлэх хүмүүс хэрэгтэй, түүнтэй хамтрах компаниуд хэрэгтэй. Тэгээд ингээд явах юм бол асар их юм эндээс бүр баялаг бүтээх нь ойлгомжтой байна. Би тэгээд нөгөө ажил хийхээ болоод энэ төслүүдийг хөгжүүлдэг болсон байгаа. Тэгээд хэд хэдэн төсөл хөгжүүлж үзлээ. Асар их капитал байна энд. Ийм одоо креатив хүмүүс. За энэ дунд бол яг үхээр энэ хүмүүсээс гарсан нөгөө идея, сервисүүд, продуктууд, прожектууд энд ингээ бэлэн байж байна. За эндээс компаниуд өөрсдөө сонгоод тэр хүмүүсээс сервис авч болно, юу ч авч болно. Төлбөрөө төлнө. За тэгээд нөгөө талд болохоор яг уу компаниуд ингээд сонголтоороо байж гэнэ гэсэн. За миний гол хэлэх санаа болохоор монголчууд бол бүтээлч юм одоо бидний ноёлж байгаа одоо бүх салбаруудыг бид нар бичсэн байна. Монгол хүний ерөнхий юм Монгол хүнийг илэрхийлж болох түлхүүр өгнүүдийг энэ дэр бичсэн байгаа. За монголчууд бол ийм гэсэн үг энэ. Товчхондоо л энэ. Тэгэхээр үүнийг баялаг болгоцгой тэгээд бүтээлч хүмүүсээ дундаа шоолж сайхан ашиглаж илүү их баялаг бүтээе л гэж хэлэх гэсэн. За баярлалаа.